Монголын үндэсний олон нийтийн телевиз, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран бүтээв. Үзэгчдээ ийхүү манай 2 дугаар улирлын финалд оролцох хамгийн сүүлчийн сурагчийг шалгаруулах 10 дугаар дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. Сурагчтай амжилт хүсье. За. 100 мод сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч 9 Эрдэнэ. Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дугаар сургуулийн сурагч Төвшин Жаргал. Архангай аймгийн 1-р сургуулийн сурагч Мөнх Зориг. Монгол улсын их сургуулийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Бат Санчир. Шинэ Монгол сургуулийн сурагч Минд Баяр. Шилдэг сургуулийн сурагч Мөнх Бат. Нийслэлийн ерөнхий боловсролын 11-р сургуулийн сурагч Ган Түшиг. Монгол улсын их сургуулийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Цог Золбоо. Архангай аймгийн 1-р сургуулийн сурагч Тэмүүлэн. Оролцогчид асуултаа сонсож дуусаад 30 секундэд дамжиж ABCD хариултнаас сонголтоо хийдэг байсан бол үүний дараа өөрийн хариултанд хэр итгэлтэй байгаагаас харгалзаж тэг 30, 50, 80, 100% гэсэн шуунуудын ард зогсох ёстой. Эдгээр шуунууд нь оноогоо хэрхэн үржүүлэх, алдах, хадгалах вэ гэдгийг шийдэх боломжийг олгож байгаа юм. Жишээ нь 1-р төвшний 4 онооны асуултанд хариулж дуусаад тэг хувь дээр зогсвол буруу хариулсан ч зөв хариулсан ч нийт онооныхоо 25% буюу 1 оноог аавна. 30% дээр зогсвол буруу хариулбал оноо алдахгүй. Харин зөв хариулах юм бол нийт онооны 50% буюу 2 оноог авна. 50% дээр зогсоод буруу хариулвал 25% буюу 1 оноог алдаж, зөв хариулбал 100% буюу 4 оноог авна. 80% дээр буруу хариулвал 100% 4 оноо алдна. Зөв хариулбал 150% буюу 6 оноог авна. Харин 100% дээр зогсвол 200% оноо буюу 4 оноогоо үржүүлэн 8 оноо авч алдвал 200% буюу 8 оноог алднаа. Өөрсдийнхөө стратегийг бодно биз. Өмнөх дугаарууд дээр бол эсэл аваад хоцсон ч тохиолдол би, нөөж оноогоо хоцсон тохиолдолч би. Ингээд сурагчтай амжилт хүсээд 1-р үеийн эхний асуултыг танилцуулъя. Хүчил болон шүлт хоёрыг хооронд нь хольж сармагжуулбал эцэст нь ямар хоёр бодис үүсдэг вэ? A. Хорт хий ба ус. B. Давс ба ус. C. Илс ба хий. D. Хүнд металл ба ус. За сурагчид маань хариулт өгсөн. Асуулт 1-р үеэс хулаад 5-р хүртэл тасралтгүй чангарна. 4 оноотой. 2-р үе рүүгээ дандаа оноонод нь 4-4 нэмэгдэж байгаа. 2-р үе 8, 12, 16, 20, 24. Хамгийн сүүлийн асуулт ганцаараа 24 оноотой. За 80% итгэл дээр зогссон байна. Мөнх Бата юу гэж хариулсан бэ? Яагаад? Би давс ба ус буюу Б хариултыг сонгосон. Яагаад гэвэл натрий OH бейс дээр нөгөө давсны хүчил нэмэхээр ус тэгээд юу гардыг тийм уруулыг санаж. Гинэ тэгвэл энэ асуултанд хэрхэн хариулсан бэ? 9 Эрдэнэ юу гэж хариулсан бэ? Яагаад? Би бас харин Б хариул давс ба ус гэж яг ингэ бодоод үйж байгаа л тэгэл жоохон тэнэгтээд D хариултыг сонгочлаа та.
D хариултыг Ер нь сонгоцсон. бол давс босл гэж ер нь анханасаа бодоод байсан. Гүү сонсогдоод байгаа чинь хариултанда A-ийг сонгосон сурагчид гараа өргөе. Баггүй. B-ийг сонгосон сурагчид гараа өргөе. B-ийг сонгосон сурагчид гараа өндөр өргөе. B-ийг сонгосон сурагчид гараа бүр өндөр өргөе. За ийм итгэвтэй оролцох нэ. Зөв хариулттай хамтаа танилццгаая. Нэгдүгээр асуултны зөв хариулт бол B буюу давс болон ус үснэ. Зөв хариулсан сурагчтай баяр хүргэе. За ер нь нэвтрүүлгийг ойлгоод гисэн те ийм зарчмаар явна. За үзэгчд маань ажигласан бол бидний 9 сурагчтайгаар 10 дугаар дугаараа явуулж байгаа. Нэг сурагч маань айгаад яваад өгчлөө. Гэхгүй за дагсан. Хүндэтгэх шалтгааны улмаас бид нар дээр холоос ирж байгаа болохоор ирж амжсангүй. Гэхдээ эсвэл ч гэсэн хэдүүлээ 18 шиг оролцсон тийм үү? За. Сурагчтай зориулаад 1-4-ийн 2 дугаар асуултыг танилцуулъя. Саран дээр гээлигээр хийсэн шаар сул хаявал юу болох вэ? A. Дэлхийгээс 6 дахин хурдан дээшээ хөөрнө. B. Дэлхийдээ ижил хурдаар хөөрнө. C. Дэлхийгээс 36 дахин удаанаар дээшээ хөөрнө. D. Чулуун шиг доош унана. Гээлий гэдэг чинь хэд дордог яадаг хийвэлээ те. Дэлхий дээр чинь ер нь гээлийг амар юунд их ашигладаг вэлээ. Инженерийн зорилгоор юунд ашигладаг вэлээ, юуны зорилгоор юунд ашигладаг вэлээ. Нэг анхааруулга миний анхааруулга сүхтүүрээ мэдж байгаа бах өөрийнхөө хадруу харуулъя гэж яах юм бол болохгүй шүү. За. Сурагчд маань харилцаа руугаа явж ирсэн. За ийшээ 100% дээр нэг 2 3 дараалал нэрэл хэлсэн дээ. За минь хоёр маань хариултаа сонгосноор сурагчд маань барь эзэлсэн. Нэлээд жигд тарсан байна те. За ийшээгээ сурсан 100% дээр хэдэн он алддаг вүлээ? 100% дээр зөксөд 200 алддаг те. За хэдүүлээд ер нь хасаг руу орноо. Буцаж гарнаа. Орноо. Тэг ер нь гой синус косинус шиг гоё юм зэ. Тэгээд аль ч үе цаанд шантарч болохгүй. Оноо сүүл рүүгээ амар нэмэгдээд явах болохоор хинт ч боломж ер нь байгаа. За ган түшгэ юу гэж хариулсан яагаад? C хариултыг сонгосон. Яагаад гэвэл дэлхийн татах хүчнээс сарны татах хүч 6 дахин бага байдаг. Тэгээ бас Тэгтэй 6 дахин яг те. гели бас агаараас 6 дахин бага мастай байдаг болохоор үржүүлээд 36 дахин удаан. За. Ер нь нэгдүгээр үеийн асуудал гайгүй амархан байна уу? Яаж ийн? Нэгдүгээр үеэсээ тэгэл цаашлаагаа илүү чангарах болоо. За. Энд мөнхбат хариулна гинэ. Би Д буюу чулуу шиг доошоо унана гэсэн хариултыг сонгосон. За хоёр хариулт зөрсөн бай. Зөрсөн бай тий. Тэгэхээр чинь энэ 4 оноотой 2-оор үржихээр 8, та хоёрын хооронд 16 онооны зөрүү гарах юм байна да. За, яагаад? Саран дээр агаар мандал байхгүй болохоор шаарнд үйлчлэх Архимедийн хүч байхгүйгээд зөөр шууд өөрийнхөө маасаар татах хүчнийхээ хурдтаглаар унана гэж сонгосон. Гинэ, мөнхбаттай санал нийлж байгаа хүмүүс гараа өргөе. За. Минь хоёроо 50% итгэл дээр зөкссөн байна. Юу ч хариулсан яагаад? Бодоод үзсэн D хариулт нь ер нь зөв юм байна. Хэлсэн ч нөө. Гэхдээ яг өөрөө бодсон юм л та гарч ивснийхаа дараа. За тэгвэл яад юм болоо. Сурагчдынхаа хариулт аль нь зөв бэ гэдгийг хамтаа харцгаая. Зөв хариулт бол D буюу чулуун шиг доош унна гэсэн хариулт байсан бахны зөвөр сурагчтай баяр хүргэе. Яад ч юу те бид нар гели бол одоо дэлхийд рүү дээш яваад байна. Аяг тэр тойроод хүнд агаар байгаа. Тийм болохоор нөхрийг дээш нь өөртөө доош нь орохын тулд дээш нь жигээд байгаа хөөхгүй те. Саран дээр бид нар яг бидний шууд хариулт үзвэл тарихаар бодоод үзэнгүүд адилхан тийш өрөх юм шиг боловч аар манд байхгүй. Гели чулуу шиг доош унана. За. Нэгдүгээр үеийн 3 дугаар асуулттай танилцъя. Хүний биеийн аль эрхтэн хүчил төрөгч хамгийн их хэрэгэлдэг вэ? A. Зүрх, B. Тарих, C. Уушиг, D. Булчин. За минь хоёр маань хариулаачуд гарч ирсэн. Авшаараа. 100 дээр зөкссөн. Мөнхбат маань 50 дээр зөкссөн. Дараагийн сурагчд маань энэ хоёр харилцсан үгүй юу гэж гарч ийн. Цаг зал бараас нь гарч ирсэн. Юу лээ? Ер нь дандаа хөрхи дандаа байнга ажилдаг юмнууд байна те. Булчин байнга ажилдаг, хөрхи уушиг байнга ажилдаг, зүрх байнга ажилдаг. Тарих яг хаяад ажилдаг те. Тарих хаяа яг ажилламаар байгаад ажилдаг үү те гэдэг байна те. 30 секунд өгчөөр бас ажиллахгүй байгааз. Өөр 30 секундэд ингээд дарамтгүй үед ажиллаад байдаг.
Яг ингээд тойролгүйгээр тэгэхээр бас ажиллахгүй байгаа. За. Сурч маань хариултаа өгсөө. Энэс сухай. За 50 дээр зогсож байгаа хамгийн хойно зогссон байгаа сурагчаас байна. Би болохоор D гэж хариулсан. D. Буюу булчин. За. Ягаад? Ер нь өөрөө нэг тиймэрхүү жимд өвдөх байхгүй юу? Жимд явдаг аа? За. Гоё. Тэр нь- Дуртай. Дуртай. За. Тэгээ багш ер нь нэг тиймэрхүү тайлбарлаж байсан. Мангар хийнээр зарцуулаад өөрөө л яагаад гэдэг те. Тий. За. Цог залбоо. 100 дээр зогссон байна. Юу гэж хариулсан бэ? Ягаад? Би болохоор уушгийг сонгосон. Уушиг ягаад? Хүн амтэн уушгаараа амьсгалдаг болохоор. Банг. Оо, зогсолтгүй байгаа те. За тэгвэл 80 дээр зогссон сурагч маань Өмнө сонсч ирсэн юм шиг санагдаад би хариултыг сонгоод тарих. тарих гээд сонгосон байна. Хамгийн хинээрээ хэрэгэлдэг. Буюу зүрхийг сонгосон сурагчд гараа өргөе. Зүрхний багийнхан маань энд байна. Би буюу тархины багийнхан гараа өргөе. Тарих 1 2 3 4 хүн тархины баг байна. Уушгины багийнхан гараа өргөе. Булчин фитнесчд гараа өргөе. Зя эднэр маань фитнесчд баг нэ. Сурагчтайгаа нэлээд зөв орилт юу байсан бахыг хамтаарцгаая. 3 дугаар асуултын зөв орилт бол би буюу тарих байсан бах нэ. За. Аяа залхуурчсан тарих маань байнга ажиллаж идэг. Хамгийн хинээрээ зарцуулдаг юм байна. Тэгсээ тоон хэд үлээ тэрийг санаж байгаа хөхтэй нөө. Хэд дахин булчингаас хэд дахин. Бидний өдөрт зарцуулагдж байгаа энергийн 20% зөвхөн тархийг дижих гэж байгаа гинэ. Граммаараа буюулээ бүр 1-2% хүрдэг үлээгүй лөө. Тим жижигхэн байж ич амар их энерги зарцуулдаг юм байна. Тэгээд ер нь анханасаа ийм их энерги зарцуулдаг зүйл биднэрт ер нь хэрэгтэй ч юм уу, гүү ч юм уу тий. Бусад амьтад бол нэг биологоор энийг нэг амар үржүүлээгүй, нэг чухалч үзег байна шүү тий. За таанаас харин их хөгжүүлээд ингээд их зарцуулаад байдаг бах нэ. За эхний үеийн 3 асуулт туссан. Одоо хэвэл онооны самбартайгаа танилцсан. Хин дээшээ, хин доошоо явсан байна. Бэлнэ. Дөр Минд баяр 15 оноогоор гарсан байна. Баяр өргөе. Түүний араас 13 оноотойгоор Мөнхбат хажууд нь хойно нь гитэж явна. Тэрний араас 6 тэг хасах 5 гэсэн дараалалаар зогсжээ. За эхний үе дээр бүх асуултан дээр 100% итгэлтэй байсан бол 24 оноог авах боломжтой байсан. Бас 24 оноог алдах боломжтой байсан. За ер нь бол сурагчд маань нэлийн хол зайгүйгээр хоорондоо ялгарсан байна. Ерөнхий ивент тэтгэгч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар. Сурагчтай амжилт хүсээд 2 дугаар үеийн 1-р асуултыг танилцуулъя. Дараах зураг дээрх хурц өнцөг хэдэн градус вэ? A 40 градус, B 80 градус, C 10 градус, D 20 градус. Зя геометр орж ирэх гэж санаагүй юу те. Хоёрдугаар үеийн асуултууд байна. 1-р үеэс 2 дахь хийхгүй 8 оноотой үүсэх боломжтой. Хариулсан сурагчид маань бүтээл рүүгээ явсан. За сурагчид маань итгэл дээр очиж зогсоорой. За нөгөө тарих маань яасан болоо чи одоо ийм хинэр гэддэм бол тэ жоохон илийн үедээ хамаагүй нэг 15 асуулт авчаасаа тэ. За та хоёр маань ч гэсэн зөвч бай бурууч бай карманд оноо байгаа тэ. За 100% дээрээс нэг хүүхд асуунаа. Гантчгээ юу ч хариулсан яагаад? Би А-г сонгосон. Зурган дээр хоёр талын үзэг нь хоёулаа хурц юм шиг харагдсан. Тэгэхээр CD2-ын аль нь ч биш гэж бодоод тэгээд 80 биш баха гэж бодоод тэгээд А-г сонгосон шүү дээ. Баримжаа зурнаас нь баримжаас би зураг буруу зурцсан бол яах вэ? Тэгвэл оноогоо асуулчих дөө. За тэгвэл 50 биш ээ 30% итгэлээр зогсож байгаа. Батсан чиртэй. За 30% итгэлээр зогсож байгаа. Батсан чир маань юу гэж хариулсан бэ яагаад? Би D хариултыг сонгосон. Тэгээд D буюу 20 градус. Яагаад? Ер нь жоохон өөртөө итгэлгүй байсан. Тэгээд 100 гээл 200 болол 180 градус гэж бодвол 20. Ямар 180 градус? 200-аас 180 градусыг хасаал ер нь. Тийм үү?
гэж хариулжээ. Тэгвэл энэ асуултанд Тэмүрлэн юу гэж хариулсан бэ? Найдар зогссон байна. Би 20 градус гэж хариулсан. Тэгвэл яг дахиад бодоод үзснээр C буюу 10 градус юм шиг бас санагдсан. Тийм ээ тий. За тэгвэл сурагчдаа зөв хариулт юу болсон бэ гэдгийг танилцуулъя. Энэ бодлогоны тэр 102 давхцсан байна тий. Шулууны ер нь эн чинь хэдэн градус гэдэг вүлээ? 102. За тэгвэл бодлогын хариулт хэд байсан бэ гэвэл D буюу 20 градус байсан бах нэ. Зөв сурагчдаа баяр хүргье. За 8 оноо. Яана онооны зөрөөнүүд яваад байна да. 100 ч бас их ааш муутай штэ. 2 3 дугаар дээр чинь ялагчтай их дургуу тийш нь доош нь оруулаад нэг дор сүхтэйг доош нь татаад байсан. 2 дугаар үеийн 2 дугаар асуултыг танилцуулъя. Сурагчдын маань хариултаа болоод хариултаа итгэвтэй байгаа хүмүүс итгэл рүүгээ алхаж болно. За заатан молекулууд богинороор явсан. Заатан молекулууд богинороор. Атом молекул өрөөрөө. За Эрдэнэ 100 нэг шагаасаа. За Эрдэнэ 100 орцсон. Яа 100 орсон. Тэгэхээр тэр хавар явж байгаа. За бүр ийшээ гэж яагаад ямиг ажигдгүйгээ 100 дээр очиж зогссон. Юу ч хариулсан яагаад Эрдэнэ? Би цэнхэр айлмыг сонгосон. Яг нөгөө нэг хальт уншижсэн юм шиг санагдаад тэгээд бодож үзээд за бусад амьтан ч гэсэн сайн бах юм болов уу гэд 16,000 км гэхээр бүр нэлээд хол сонсогдоод цэнхэр айлмыг ингээд нөгөө нэг усан дотор хамгийн сайн харилцдаг амьтан гэдэг гэж уншижсэн санагдаад сонсчихсан санагдаад гэж хариулсан гинэ. Энэ асуултанд за 50-аас нэг хүүхэд суна хамгийн хойно зогсож байгаа цаг залбаа юу гэж хариулсан бэ? Яагаад? Би болохоор C цэглэлгаант могоо загсыг сонгосон. Яагаад гэвэл могоо загс болохоор 70 гүнээс харилцаж чаддаг гэж би уншиж ирсэн. Тийм тий. Та нөгөө сэтгэл зүйн шинжилгээ ухааны айгуу нөгөө тэргүүлэгчтэй баг нөгөө эцгүүдийн нэг гэж ярьдэн штэ. Тэр ихэнх билээ нэрийн санаж байгаа хөхтэй нөө. Сэтгэл зүй. Павлов юм. Sigmund Freud гэсэн сонсчихсан. Sigmund Freud могоо загсыг ерөөсө судлаад айгуу хэцүү байсан гинэ. Яагаад судалж ирсэн мэд хөхтэй нөө. Яаж үрждгийг мэдэх гээд. Зүйтэй. Ямар ч үржлийн эрхтэн байдаггүй. Тэгээд яаж үрждгийг нь ойлгомжгүй. Тэгээд нөхөр бүр 20 жил хөөцөлдөд олоогүй. Тэгсэн чинь бүх могоо загас дэлхийн хаач байгаа бүх могоо загас зөвхөн нэг газар цуглаж үрждэг гинэ. Яагаад тэд нэг газар уулзаж цуглаж чаддсан бол те? За зөв хариулт юу байсан бэ гэдгийг хамтаад танилцъя. 5 дугаар асуултын зөв хариулт. Буй цэгрээд байсан бах нэ зөв сурагчтай баяр хүргье. За дийлэнх сурагчд маань нэр нь онч хариулсан байна. Тэгээд маш өндөр децибел 180 орчим байдаг бах. Тэгээд 16 гэдэг чинь баг төв хооронд ярина гэсэн үг байхгүй юу? Аватар үзсэн үү сүлээ? Халимнууд гардаг те. Нэг халмыг хөөрх амтан хөөгөө явуулчихсан шүү дээ. Чиний дуу сонсогдох газар руу яв гэд, сонсогдохгүй газар руу яв гэд. Тэгээд тийм газар нь бүр нөгөө цагт гэсэн үг байхгүй юу? Мангар холцсон байгааз. За, ийм хариулт байсан байна. Сурагчтайгаа хамт хамгийн сүүлийн асуулт руу бишээ. 2 дугаар үеийн сүүлийн асуулт руу гаръя. Манай сүүн зам галактик 100 тэрбум одтой. Тэгвэл манай үзэгдэх ертөнц хичнээн сүүн зам шиг галактиктай вэ? A 2000, B 2 сая, C 2 тэрбум, D 2 их найд. За тэг дунд нь толгоо эргээд одоо тэгээ нөгөө 30 секунд ч юу болоод байгаа яа бөө юм болно доо. Сүүн зам бидний байдаг галактиктай. Тэгээд зөвхөн энэ олон галактикийн 100 тэрбумын зөвхөн нэг л бит од болгон өөрсөндөө дагуул гаригтай. Гариг болгонд амьдрал очих боломжтой хэмжээний нөхцөл байдлыг харсан зайд оршдог гаригууд 1-2 байгаа. Болчихсон. За мөхөтөө ойлаа найдар зогсцоо. Юу гэж хариулсан бэ? Яагаад? Ди буюу хамгийн том хариултыг сонгосон. Өмнө уншиж ирсэн юм аа нэг.
манай ажиглагдах ертөнцид хэдэн 100 триллионоор галактик нэгдэжсэн гэд тэгж уншижсэн санагдаад тэргээр ярилцсан. Тэгсэн үү? За адилхан би хариултыг сонгосон сурагчд гараа өргөе. За өөр сурагч ганц байна. Шалгалтын дээр ямар хариулт нь ямар байдаг вэ те? За түүний 50 дээр зогссон сурагч Мэнд Баяраа юу гэж хариулсан бэ? Ягаад? Энийг өстө мэдэхгүй юм байсан. Тэгээд ингэж харж байгаа за хамгийн их лав биш бах. За 2000 арай бага харагдаад би юу гэсэн юу гэж байгаа сийг Сийг сонгоцсон уу? тий. За 2 тэрбум. За түүний артлын ард байгаа хүүхдийг асуунаа. За бацанчраа. Юу гэж хариулсан ягаад? Си хариултыг сонгосон. Тэгээд хамгийн их нь нэлээд их санагдаад тэгээд 2 бага нь болохоор бас нэлээд бага санагдаад тэгээд ер нь дундчийн л сонгочихъя гэж бодвол. За хэдэн галактик байдгийн болоо? Нэг галактик дэх одны тооноос их үү бага уу гэдэг хамаарах гэдэг те. Ди буюу 2 триллион байсан баг нэ. Зүгээр сурагчтай баяр хүргэе. За амар томтой байна те. Тэгээд энэ хоёрыг одоо үржүүлтэй бүр тэгэнд нь толгой эргээд те. Тэгэд ийм байхад бас харийнхан байхгүй гэж хэлгээд бас хэцүү байна те. Тэгээд биднэрт байгаа телескоп бас тийм сайн харж чадахгүй. Энэ олон галактик дотроо л ч юу бас идарж байгаа те. Галактикууд өөрсдөө од шиг хэмжээний харагдана. Бид нэр одоо дэг тэнгэр рүү хараад ямар нэгэн харийн амтан байхгүй байна гэдэг бол ажилтнад бол байгаа. Гэхдээ бидний харж чадж байгаа зүйл бол ерөөсөө л далаагаас нэг ус, аяг ус хутхан гутаа энэ дотор загас алгаа гэж байгаатай адилхан бах нэ. Хоёрдугаар үеийн дараа сурагчид маань онооны самбарт дараах байдлаар зогсжээ. Мөнхбат шинээр 1-р тэргүүлэгчийг авсан байна. Баяр хүргэе. 49 оноотойгоор бид нэр тэргүүлж байгаа. Түүний араас Мэнд Баяр 37 оноотойгоор Арсан Төвшин Жаргал, Тэмүүлэн 9 Эрдэнэ Батсанчир Мөнхцөрөг Гантшиг цог залбоо гэсэн дараалал жигсжээ. Зя одоо ингээд халаалт тусч байгаа. Үүнээс цаашаа бол байлдаан болно. Хамтран ажилласан Космос шинжлэх ухааны академи. За сурагчтай амжилт хүсээд 3-р үеийн эхний асуултыг танилцуулъя. Дөрвөлжин модон шог гадна талаас нь бүтэн улаан өнгөөр будав. Дараа нь хөрөөдөж ижил хинжээтэй 27 ширхэг жижиг шоо болгон хуваасан байна. Огт будаг хүрээгүй хэдэн шоо гарах вэ? A. Тэг, B. 1, C. 8, D. 9. Оостой баахан математикс нартай. Толгой дотор төсөөлөл нэг шоо будаад гэс хуваагаад хариулга гаргаад ирсэн. За. Watching. Яцсан мөчд Мөнхцөрөг маань итгэлээ нэмэгдүүлсэн. Бодоод исэн чинь гайгүй юм шиг байна те. За. Эцсийн мөчд итгэлээ нэмэгдүүлсэн. Мөнхцөргөө юу гэж хариулсан бэ ягаад? Би гэж хариулсан. Ди буюу 9 ягаад? Одоо ингээд шог гадна талаас нь будаа тэгээд 27 байхаар угаасаа 27 байхаар тэгштэй орохгүй штэ. Сондгоо таарна. Тэгээд доторх угаасаа шооны дотортол будагдааг учраас ягарахгүй сондгоо таараад 9 гэж орч ирсэн. 27 ширхэг жижиг шоо болгон хуваасан байна. Гэж энэ те. Энэ асуултанд юу гэж хариулсан бэ? Цог золбоо 50% итгэлээ зогссон байна. 9-ийг сонгосон. 9-ийг сонгосон ягаад? 27 гэхээр шоог ингээд 6 2 талаас нь 6 хуваа 36 юм болов гэж дөө. Тэгээд 27-аас 9. За 9-ийн гараа өргөе. 9-ийн багийнхан. Бид нар 9-ийн багийнхан. Тэгийн багийнхан гараа өргөе. Тэгийн багийнхан бол бид нар тэгийн багийнхан. 1-ийн багийнхан гараа өргөё. Бид нар 1-ийн багийнхаа 8-ийн багийнхан гараа өргөё. 8-ийн багийнхаа. Сурагч маань ийм байдлаар хариулсан байна. Зөвөрлөлтийг танилцуулъя. Зөвөрлөлт би буюу 1 байсан бах нэ. Зөвөрсөн сурагчтай баяр хүргэе. За 27 гэхэр чинь ямар шоо 27 хэсэгтэй лээ? 3-тай Рубикийн шоо те.
Баахан шоочд Рубик гэдэг нь хэлэхгүй зөөр шууд 3-т шоо. Гэхдээ голд нь нөхөө байдаг те. Тэр нь буюу ямар ч гадаргуу руугаа нэг ч талбай харуулаагүй буюу будагдахгүй тэр нэг голд нь цөмд нь нэг л зүйл байгаа ах нэ. За дараагийн асуулт руу гаръя. Хэрвээ сарны гадаргуу дээр толь байрлуулж дэлхийгээс түүнлүү лазер тусгавал гэрэл толинд ойгоод буцаж ирэхэд хэр их хугацаа шаардагдах вэ? A. Хормын төдийд ирнэ. B. Ойролцоогоор 2.5 секунд. C. Ойролцоогоор 8 минут. D. Ойролцоогоор 1 цаг. За. Ном зураг мурагнууд дээр дэлхий байснаа сар яг ингээ хажууд нь цуг амар ойрхон юм шиг харагдаад байдаг те. Гэхдээ номын хуудсан дээр хэр холой гэдгийг дүрсэлж харуулахын тулд нэлээд хэдэн урт хуудас зэрэг болохоор ойрхон бичээд байдаг. Нарны аймагуудыг бас шахаад тавьчихсан те. За яг хугацаа нь хэд юм болоо? Сурчид маань цаг дуусгасан ялгарсан биш те. За. За эсвэрт маань 100 орох гэж байгаа болол. За 100 орох юм уу? Сүүлийн боломж олгоё. 100 оруулаар. За орч. За эсвэрдэн зөрөгтэй. Мөнх зөрөг оруулаар 100 оруулаар. Мөнх зөрөгтэй шүү дээ, үгүй юу? Одоо билээ. Одоо билээ гинэ. За тэмүүлээ юу гэж хэлсэн бэ яагаад? Би ярилтыг сонгосон. Нарнаас арай ойрхон байх гээд нарны болох дээр одоо нэг гэрэл нь 8 минут гэсэн юу нарны ингээд гэрэл нь дэлхий дээр ирэхдээ 8 минут гаруй хугацаа болдог гээд уншижсэн санагдаа. Тэгээд нарнаас арай ойрхон байх гэж би ярилтыг сонгосон. Тийм тий. Нарнаас ирэхэд арай ойрхон. Арай нэг цаг биш юм байна. Тойр явчих юм болоо. Төлөө зөв хариултаа танилцъя. 8 дугаар асуултын зөв хариулт бол B 2.5 ойролцоогоор секунд байсан бахнэ. Зөөрсөн дуртай баяр хүргээд дараагийн асуулт руу оръё. Могой орчин тойрондоо байгаа зүйлсийн үнэрийг яаж мэдэрдэг вэ? A. Хамрын нүхээрээ. B. Хилээрээ. C. Хайрсаараа. D. Нүдэрээ. Дэлхийн царцдас дээр хамгийн их тархалттай байдаг металл аль нь вэ? A. Төмөр. B. Натрий. C. Зис. D. Хөнгөн цагаан. Сурагчдынхаа бодох хугацааг ихлүүлье. Энэ хоёр мөн та яриа шиг төрүүлж гарч ирсэн яа юм аа гэж ирсэн юм уу? Яасан. Эсвэл нэг нь хаяа авчих нөөд нь ганцаараа энд өөдөж гараад ирд юм уу? За, Монгол. Яаж өгөх юм болоо? Зя эцсийн хүчит манай цэнчэр маань солисоо. Зя. Бацанчир юу гэж хариулсан бэ яагаад? Би C хариултыг сонгоцсон. C буюу хайрсараа яагаад? Тэгэхээр нэг уншижсэн шиг санагдал тэгэл сонгоцсон шүү дээ. Тэгсэн үү? C хариултыг зөв гэж бодож байгаа сурагчд гараа өргөе. За ингээд танаа баг. Хамрын нүхээрээ гэдгийг сонгосон сурагчд гараа өргөе. За төвшин жаргалмаар байна те. За. Вольтимор хамартай байлоо. Гэлтэй гинт амар дурын асуулт асуугаад байхгүй те. За. Хилээрээ гэдгийг сонгосон сурагчд маань гараа өргөе. Хилний багийнхан байна. Нүдэрээ гэдгийг сонгосон сурагчд гараа өргөе. Нүдэрэг сонгосон нэг сурагч байхгүй байх шүү үзэгчтэй. Сурагчдаа зөв хариулт юу байсан бэ гэдгийг зочирдуулан танилцуулъя. Зөв хариулт бол би буюу хилээрээ байсан бах нэ. Зөв харсан сурагчтай баяр хүргье. Могоог таад харж исэн биз дээ. Байсгал яадаг үлээ. Хилээ. Байсгал нэг юм гаргаж ирэл ингэчэл буцаад ордог те. Байсгал дарамжилж байгаа юм шиг ингэчэл буцаад ордог те. Хилээд их сэгсрэд байгаа шалтгаан нь болохоор агаар дахь тэр феромон ямар зүйлүүд байна вэ гэдэг энэ тэр хилэн дээрээ байгаа кеморецепторууд дээр мэдэж авах гад тохир тэгээд юм байна. Тэгээд нүд нь бас айгуу сон нүд нь үчиг ажиллахгүй хамар нь хамар шиг ажиллахгүй байна те. Нүд нь юуг хардаг вүлээ? Могооны нүд. Хариулах сурагч гараа өргөе. За 5 дугаартай минь хоёр хариулъя. Юу? Инфраред буюу юу илээ монголоор? Нийл улаан гэдэг үлээ хит улаан гэдэг. Улаан буюу дулааны туяаг хардаг те. Дулааны төлөвнийг хардаг. Дүнгээ таад болохоор ингээл хэр дулаан байна гэдэг чинь харах нь шүү дээ. Таад бол ингээд сандарж байгаа гүүгээр нь бас ингээд ялах гэдэг шүү дээ. За ийм байсан бах нэ. Хамтран ажилласан ADT компани.
Онооныхоо самбартай танилцъя. Онооны самбарт Мөнхбат маань 115 оноотойгоор тэргүүлээ хадгалж чаджээ. Баяр хүргэе. Түүний араас хажууд нөрсөлтөгч нь зогсоод байгаа тий. Яа, хоёр тал руугаа хазаагаад минь хоёр маань 109 оноотойгоор 55 5 39 34 6 асах 8 асах 11 гэсэн онооны жигсаалтаар жигсжээ. Зя. Одоо сүүлийн хоёр үе. Ялагч сүүлийн хоёр үе дээр тодордог. Хэдүүлээ өөрсөндөө нэг алга тагч урам өгөөд сүүлийн үеийгээ очихгоё. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 1992 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид Алтай саяны экобус, амар мөрний сав газар, Төв Азийн говь цөлийн нутагт орших ховор, нэм ховор амьтад болоод экосистемийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал тусгай хамгаалцтай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, цэнгэг усны экосистемийг хамгаалах, нутгийн иргэдэд түшгэлсэн байгалийн нөөцийн менежментийг нэвтрүүлэх, байгаль орчны боловсрол олгох зэрэг чиглэлд төр, хувийн хэвшил, нутгийн иргэдтэй хамтран ажилладаг. За эрхэм мөндөд үзэгчд маань гэсэн асуултандаа хариулаад хооронд өрсөлдөж байгаа гэж найдаж байна. 100% нэвтрүүлгийн хөтлөгч Космос Академийн багш Гэрлээ багш нь за сэтгэл сонсъё гэж бодож байна. Тун ойрхон өрсөлдөж яваа. Хойноос нь хөөж яваа. 5 дугаарт оролцогч минь хоёроо сэтгэл ямар байна? Дараагийн үед яаж тоглох гэж бодож байна? Дараагийн үед аль болох мэддэг юм дээр 100-аад зогсоод мэдгүй юм дээр нэг 30 мот ч юм уу тиймэрхүү хувь дээр зогсно гэж бодож байна. Тэгээ саяны миний хувьд гэх юм бол яг астроном бол сонирхдаггүй хүн баггүй юу. Тийм болохоор яг тиймэрхүү асуултан дээр ер нь бүдрэх байх гэж бодож байгаа. Зя. Одоогийн байдлаар бид нарыг тэргүүлж яваа Мөнхбата. Яа гэж бодож байна? Сэтгэл ямар байна тэмцэн дээр? Одоо үзээтэй компетитив явахаар гой санагдчихна. Гэхдээ бас өөрөө бас ялмаар энэ. Ялмаар байна уу? Зя гүйцэтгэхгүй гинэ. Зя 9 эрдэнэ маань 3-т явж байна. 1 дугаарт оролцогч. Ханаас оролцож байгаа вэ? Би Төв аймгийн 100 мод цумаас 100 мод цумын 2 дугаар сургуулиас оролцож байгаа. За. За тэгээ ямар ч гэсэн тэмцээн дээрсэн сэтгэл хэвэл ямар ч гэсэн эхний хэдэн үед дээр нэлээд сандарлаа. Тэгээд баг мэддэг юмнуудаач тэгээд буруу хариулаад ер нь жоохон бүтлгүүл байлаа. Гэтэ яг тэгээд сүүлийн хэдэн асуултандаа жоохон азандаа найцсан ч гэх юм уу зориг ороод тэгээд 100% дээр зогссоор байгаа. 180 дээр зогссоор байгаа л тэгээд ер нь яг вэ нэг жоохон тийш гарлаа да. За 2 дугаарт оролцох төвшин жаргалаа сэтгэл ямар байна? Дараагийн үедээ яаж тоглох гэж бодож байна? Одоо сая би 80 дээр сүлд зогссон чи миний тактик нурчлаа. Нурцсан уу? Одоо миний мэддэг асуултууд гарч ирсэн хэлэх хүсэж байна да. Зя. Мөнх зөргөө. Яаж хідүүлээ? Барьж авах уу? Яа юм? Барина. Ямар стратегитэй тоглол? Бусдаа яаж тоглоорой гэж уриалмаар байна. Тэгэл одоо дандаа 100 дээр л үдсэн дэр шүү дээ. За. Угаасаа дэш орсон. За 100 дээрээ тоглоорой гинэ хоёр тэргүүлэгчээ. Яах юм 100 дээр нь тоглох юм уу? Минь хоёроо юу гэж бодож байна? Дандаа 100 дээр тоглоё гэж байна. За дандаа 100 дээр тоглох юм уу гинэ Мөнхбата юу яах юм? Мэддэг юм гарч ирүүлээ гэж 100 дээр л зогсно. За хоёлаа энэ хоёрыг дандаа 100 руу дуудаж шүү заяа. За зурагч маань ийм сэтгэлтэй байгаа юм байна. 4-р ихний асуултыг танилцуулъя. Дэлхийн царцдас дээр хамгийн их тархалттай байдаг металл аль нь вэ? A. Төмөр, B. Натрий, C. Зис, D. Хөнгөн цагаан. За химийн асуулт нэхээрээс хүмүүсийн химийн асуулт гарч ирсэн. Царцдас гэж ял хэсгийг нэрдэг үлээ гэдгийг санах байна те. Яа зурагчд маань ээж ээжээ сайн гарч ирсэн. Ой Мөнхбата зураг орохгүй мó? Зураг орохгүй мó? Өсөргө зураг Мөнхбатыг аваад оруулаар ямар вэ? Зураг Мөнхбатыг авч орохгүй юу Мөнхсөргөө? Газуудаас өршөөсөн дээ шүү дээ.
Аагүй юу. За. Та чи өөрөө тэгээ дандаа 100 дээр тоглоно гэж чинь 80 дээр тагч чинь. За сурагчид маань нэлээд нормал тархалт шиг тархсан байна те. За энэ металлуудаас аль нь дэлхийн царцтас дээр хамгийн их тархалттай юм бэ? Царцтас гэж аль хэсгийг хэлдэг юм бэ? Мөнх бата бид нарт хариулаад өгөөрэй. Чулуулаг мандал. Чулуулаг мандал. Тэр нь аль хэсэг гэсэн үг лээ? Одоо зогсож байгаа газар хатуус. Дэлхий яг дэлхий дээр ярих юм бол хамгийн гадна талынх нь. Гадна талын хучуур хатуу гэсэн их те. За зүйтэй. Юу гэж хариулсан яагаад? Наатри гэж хариулсан одоо. Наатри чи юу вэ? Юун дээр одоо далайд байгаа давслаг юу ихтэй тэгээд бас юунд ер нь бол давс ихтэй байдаг болохоор л дээ. Наатри тэр чигээр давс ч тий. Маш их давсаа. Тэгээ газраас тэр давс ирж байгаа байлгүй дээ. Үгүй юу? Гинэ. Давсыг сонгосон байна. Давсыг сонгосон наатри гэж сонгосон сурагчид гараа өргөе. Эдгээр сурагчид бол наатригийн багийнхан байх нэ. За 80% итгэлээр зогссон сурагчаас асууна. Хичээ 100-аас сурчт юм билүү? Минь хоёроо юу гэж хариулсан бай яагаад? Би болохоор хөнгөн цагаан гэж сонгосон. Хөнгөн цагаан гэж сонгосон байна. Ди хариулт. Яагаад? Ди хариулт. Яг дэлхийн цаццад болохоор хөнгөн цагаан нэгээр гарч ирээд хоёрт нь цахиур орж ирдэг. 100 дээр. Тэгээд яг дэлхийн цөмдөө бол төмөр орж ирж байгаа. Дэлхийн цөм төмөрөөс зогцсон байдаг те. Дийлийнх нь. За 100 дээр алдуулах хэсэг хэдэн он авдаг вэ? Одоо чинь 16 гэхээр чинь 32. 32 нь авах гэдэг те. За адилхан хөнгөн цагааныг сонгосон сурагчид гараа өргөе. Гараа өргөе. Байхгүй байна. 80% итгэлээр зогссон сурагч маань ганц шиг юу сонгосон бэ? Яагаад? Би зэсийг сонгосон. Си буюу зэс. Яагаад? Би харин жоохон андуурсан юм шиг байна. Зэсийг айгүй амархан уралд ордог гэж санагдсан. Тэгээд сурагчдаа зөв хариултыг танилцуулъя. Дэлхийн царцтас дээр хамгийн их тархацтай байдаг металл бол бидний хоолны давс гэж ди буюу хөнгөн цагаан байсан бах нэ. Зөрсөн шүү дээ баг үргэлж. За. Багш сонирхолтой тайлбар нэмж факт хэлж өгье. 8% царцдсан. Мангар их хувь байгааз. Гэхдээ бид нэр түүхэнд зис хөнгөн цагаан хэрэгэл гэж огт байхгүй байдаг гэсэн юм байна. Яагаад юм бол? За минь хоёр хариулъя гинэ. Хөнгөн цагаан зэсийг бол илүү идэвхтэй болохоор гарган авах хэцүү. Яг зүйтэй гаргаж авахд амар хэцүү. Тийм болохоор бид нар хөнгөн цагаан гэдэг медалийг нээхгүй айгу удсан. 100 жилийн өмнө заяа. Бид нар алтнаас илүү үнэтэй металл гэж тооцдог байсан юм байна. Тэгээд нөгөө зочид ирэнгүүт нь хүндтэй зочдтой алтан мөнгөн эдлэлээр хооллыг нөгөөд бүр хүндтэй, бүр дээгүр язгууртай хүмүүс хөнгөн цагаан дээр хоолыг тавьж өгдөг байсан бах нэ. Монголчууд ч одоо болохоор хөдөө нутгаар дийлэнх тарсан байдаг тогоо ямар металлаар хийцэн байдаг вүлээ. Гэтэ бид нар болгоомжтой байх бол жишээлбэл арцыг буслахтаа бид нар хөнгөн цагаан тогоондоо буслах аюултай. Яагаад тэгэхээр хөнгөн цагааны гадуур хамгаалт үүсгэж байгаа хөнгөн цагааны тэр оксидууд хүчлэг орчинд орохоор уусаад бага хэмжээний хөнгөн цагааны металл цагаан дээр орох гээд идэх юм байна. Хөнгөн цагаан бол биед дангаар орох дээр тархинд хортой, нөлөөтэй. Тийм болохоор бүх үзэгч маань энийг анхааралтай сонсоорой. Хөнгөн цагаан тогоонд ямар нэгэн хүчлэг зүйлийг хийж буцалгаж болдоггүй байх нэ. За сурагчдаа дараагийн асуултыг танилцуулъя. Эрвээхээ цэцгийн бал болон хоол хүнснийхээ амтыг биеийнхээ аль хэсгээр мэдэрч амталдаг вэ? A. Тэмтрүүл, B. Далавч, C. Хөлийн тавг, D. Урт хошуу. Эрвээхээ яаж дүүлээ? Яа нэг юм урт нэг юм орооцсон байдаг те. Тэр хойно харах юм бол эрвээхээ байна. Ажиглал. За нилээд дүүхтэй анхаарлыг сарниулсан шүү. Болж гин. За энэ мөх зэрэг манцтай нэрээ зөрөгтэй байгаад мөхтэйгаа чирээд ирсэн. Хойно 40-60-ыг дагуулсан. Бөөнөрөөр зөксгнэ. Яад ингэ дийшээ орё гэсэн. За та зураг оруулаач. Ормоор байна уу? Зураг ормоор оосрогч байна уу? Та зөргөө нэмэхгүй юу? За хэдүүлээ дуудъя. Наашэр. За ирэх юм уу? Нэрээ авах сурагч байна уу?
9 эрдэнэ бодож байна. Манайха. За дахиад дуудъя. Наашэр. За уруу татдаг найзууд байна. Димий гинэ. 9 эрдэнэ. Найр авахгүй байсан те. Юу гэж хариулсан бэ? Яагаад? Би C хариултыг сонгосон. Ер нь бол өөртөө итгэлгүй л байна. Зүгээр нэг ямар ч байсан хариултаа бодож үзэж хагаад тэгээд хамгийн боломжтой юм шигэд санагдсан. Буюу хүлийн 5 гэсэн байна те. За. За тэгвэл уртталт нь бас найраа аваад дуудаад ирээгөө. Залбоо. Юу гэж хариулсан бэ? Яагаад? Би болохоор 9 эрдэнэ шиг хүлийн 5 C-г сонгосон. Бас C-г сонгосон. Тий. За. Хамгийн төхөөрөмжтэй юм шиг санагдаад. За урд нь бас найраа аваад 100 ор зогсоогүй. Минь хоёроо юу гэж хариулсан? Яагаад? Яг энэ дөрвөн асуултаас хариултаас бол би яг алийг сонгох мэдээгүй. Урд хошуу тэмтрүүл энтергээд явахаар тэмтрүүл гэдэг нэр томьёог би яг эрвээгдээ сонсож байгаагүй. Тэгээд би бодохоор энийг антен гэж бодсон. Тэнгүүд яг аль нь зүгээр вэ гэж яагаад тэмтрүүлийг сонгосон. Антен гэж хэлж байгаа байх гэж бодоод. Тийм үү. За би буюу далавч гэж хариулсан сурагчд гараа өргөе. Далавч. Хэрвээ яагаад тийм том далавчтай байдаг? Далавч нэгч байхгүй юу? За үзэгчдээ далавч гэж хариулсан сурагч байхгүй байна. Урт хошууг сонгосон сурагчд гараа өргөе. Урт хошуу дээр 100 дээр зогсон 2 сурагч маань сонгосон байна. Зөв хариулт бол 200-аа бүр хариулсан. Хөлийн 5-ыг сонгосон сурагчд гараа өргөе. Хөлийн 5 дээр бас 100 дээр хүүхдүүд байна. Дийлэнх нь сонгожээ. Асуултын хариулт юу вэ? Хамтдаа танилцъя. Зөв хариулт бол C хөлийн 5 гэсэн бахнэ. Зөв сурагчтай баяр хүргэе. За, тийм юм байна. Нөгөө могоон дээр байсан чинь адилхан кимо рецепторууд нь болохоор хөл дээрээ байд юм байна. Тэгээд яасан бэслэ хошуу болсон хайгуу энерги зарцуулалт өндөртэй ядаргаатай удаан процесс гинэ. Тэгээд нөхрийн хошуу бол зүгээр л юм сорвол гэж зөвхөрөөсөн. Ямар ч юм уу байхгүй. Далавч бол биш юм байна. Тэмтрүүлээ бол ашигладаг юм байна. Тэгээд хөлн дээр тад ажигласан бол эрвэхий нэг зэсэн дээр суугаад босоод яваад идэг. Тэрийг бодсон бол хариулж болох байсан бахна. Үзэгчтэй түүлийн асуултыг танилцуулъя. Хүн усанд удаан байх үед хурууны өндөг үрчиж хумигддаг. Үүний шалтгаан юу вэ? A. Ус арсанд нэвчснээс. B. Давс гадагшилснаас. C. Мэдрэлийн рефлекс. D. Эсүүд өгчөж унснаас. За надаас асуулт бодлож авсан сурагчд маань хариулт өгсөн. Энд чи нэг асуултыг 1 сая төгрөгөөр зардаг байгаа. Скэм дутсан. Буруу хариулт өгöd байна би. Буруу хариулт зарсан байна гинэ. Ийш бас иймэрхүү юм болоод идэв шүү. Буруу байвал миний буруу гинэ. Буцаан хадгалт өгдөггүй байгаа. За сурагчд маань хариулт өгсөн байна. Хин юу гэж хариулсан болоо? Мөнх утаа юу гэж хариулсан бэ яагаад? Би C гэж сонгосон энийг. C буюу мэдрэлийн рефлекс яагаад? Нөө арьсанд ус нэвчин нэхээр бас арай жоохон юу биш санагцсан. Одоо арьсанд ус нэвчээд байх юм бол яагаад амар уух хэрэг юу байгаа мөгүй мөгэд. Ус руу орж байгаа хэвтэж байгаад гарч ирээд аа. Тий. Тэгээ энийг бас өөрөөр нөө усан дотор грип нөө гарны үрэлтийн юг нэмэгдүүлэх юутай рефлекс гэж би бас газар уншижсэн гэдэг санаж байна. Гэж хариулжээ. 4-р үеийн сүүлийн асуултын зөв хариултыг танилцуулъя. Зөв хариулт бол C буюу мэдрэлийн рефлекс байсан багтнэ. Баяр хүргэе. За. Мөнх утман зөв сонсон. Бид нар энийг яагаад тийм баттай мэдээд байна гэхлээр гарных нь мэдрэлийн эс хөгжил зогссон, мэдрэлийн юугүй байгаа, мэдрэл алдагдсан хүмүүс гарыг нь усанд хэр удаан байлгасан ч хамаагүй гаргаж ирээл яг л ийм байсан юм байна. Тэнгүүд яг шалтгаан нь болохоор бид нэр усыг мэдрээд автоматар усанд халтрахгүй тулд сайн бадаж нэг юмнаас зуурахын тулд ингэдэг байх нэ. За бүгдээрээ шинэ усаараа давлаа. 4-р үеийн дараа онооны самбартай хамтдаа танилцъя.
Минь хоёр маань тэргүүллийг 169 оноогоор авсан байна. Баяр хүргэе. Урд оноо ярилцаад байна да. 2хан оноогоор түүний хойно Мөнхбат 9 Эрдэнэ 103 оноотойгоор 3-т хөөцөлдөж явна. За 4-р оноо гэстэй янз янзаар шидэж байгааз. Яа. За 5-р үедээ ороход билнэ. Таны өөртөө зориулжуулаад бүр нэг амар чангараад очиж. Хэнийч ясан бай. Шинжлэх ухаанд дургүй хүмүүс байдаг. Бүгд л төрөлхийн сониуч. Дэлхийг өөрчилсөн нээлтүүд супер ухаанаас биш энгийн ажиглалт сониуч тархинаас төв. Тавдугаар үеийн эхний асуултыг танилцуулъя. Гэрлийн хурдтай хөлөгт суугаад гар чидэн урагшаа чиглүүлээд асаавал гар чидэнгийн гэрэл пуужин дотор хэрхэн тархах вэ? A. Гэрэл дээд хурдандаа хүрсэн тул урагшилж чадахгүй, чидэнгээс гэрэл гарахгүй. B. Гэрлийн хурдаас 2 дахин удаан тарна. C. Гэрэл хоошоо ухарч тусна. D. Хэвийн хурдаар тархна. За сурагчд манд гарч ирсэн. Хоёрын хашаа дараагийн бодох хугацаа 3 секунд болох уу? Зөрөгтэй үзэж чинь да тий. Нэг бол хожи, одоо л боломж гинэ. Тэмүүлэн юу гэж хариулсан бэ яагаад? Би нэл жоохон эргэлцсэн энэ хариултнууд дээр. За, эргэлзээд юу гэж хариулсан? Тэгээ даа хариултыг сонгосон доо. Ингэж хариулсан сурагчид, адилхан хариулсан сурагчид гараа өргөе. 2 сурагч, 3 сурагч л байгаа. Гэрэл хурдаас 2 дахин удаан тарна гэж хариулсан сурагчид гараа өргөе. Дараа сурагч хариулсан байна. Гэрэл хоошоо ухарч тарна гэж хариулсан сурагчид гараа өргөе. Энэ асуултанд гэрэл хэвийн хурдаар тарна гэж хариулсан сурагчид гараа өргөе. Тэргүүлэгчид маань 100 дээр зогссоод энэ асуултанд D хариултыг сонгосон байгаа шүү үзэгчтэй. За, зөв хариултыг танилцуулъя. Харьцангуй онлоор D буюу гэрэл хэвийн хурдаар тарна гэсэн хариулт зөв байсан байна. Зөв хариулсан сурагчдаа баяр хүргэе. За, тайлбарлах сурагч байна уу? Гэрлийн хурд нь ерөнхийдөө бол Эйнштейний харьцангуй онлын ёсоор яг универсал хурд гэж үздэг. Тийм болохоор ямар ч ажиглагчийн зүгээс тэр гэрлийн хурдуулыг гэрлийн хурдаар явна гэж үздэг. Яг зүйтэй. Түлхүүр үг нь ямар ч ажиглагчийн зүгээс шүү. Энд тэгэхээр гаднаас нь харж байгаа өнөд бол хоёулаа гэрлийн хурдаар тэгэхээр 2 гэрлийн хурдаар урагшаа гэрэл явж байгаа юм биш үү? Юу болж байгаа вэ? Мөнхтэй тайлбарлах уу? Нөгөө гэрлийн хурдаар явхаар бас Эйнштейний relativity-гийн онолоор хурдан явж байгаа биетийг гаднаас ажиглах вэ бол цаг тэр биетэд илүү удаан явж байгаа гэж харагддаг. Тэгээд тэрнээс болоод юун гэрэл нь яг гэрлийн хурдаараа л явж байгаа гэж харна. Харьцангуй онолтой. Гэхдээ юутай харьцангуй гэдгээ маш сайн хэлэх хэрэгтэй тий. Өөртөө пууч дотор байгаа хүн өөртөө харьцангуй хахад гаднах ертөнцийн хамаг зүйл урсаа дуусцсан. Гэртээ гэрлийн хурдаа ойрт тусам тэр хүн тийм их юугаар төлнө. Нөхөр бол юуг төлж байгаа гэхээр цаг хугацааг төлж байгаа гэрлийн хурдаар явхад байх нэ. Бид нар үзэгдэх ертөнц хэр том бэлээ? Хэлэх хөвгтэй нөө. Ямар тэрбум гэрлийн жилийн зайтай гэдэг үлээ. Маш том те. Гэтэ бид нар нэг хүний амьдралын насны хугацаанд үзэгдэх ертөнцийн хаанч очих боломжтой. Харьцангуй онлоор. Эсрэг нөгөө кино үзсэн те. Нөгөө кинорн дээр 12 гэрлийн жилийн зайтай зайг туулахдаа дотор нь хүлэгт байгаа хүн болохоор 4 жил дөнгөж өөртөө өнгөрдөг те. Алдаатай юм шиг гонгод бодоод үзэнгүүт зүг байх нь те. За, ийм хариулт байсан бах нэ. 5 дугаар үеийн 2 дугаар асуултыг танилцуулъя. Далайн яст мэлхийн өндөгнөөс RM хүүсийн аль нь гарахыг эхийн ген биш өөр юу шийддэг вэ?
A. Эсний температур, B. Сарны мөчлөг, C. Далайн төрлөг, D. Эхийн нас. За миний хариулт авсан сурагчид маань бүгдээрээ гарч ирсэн байна. Яас амар скемпинг. За. За бүгдээрээ нөгөө хоёроо дуудъя. 100 руу ирээрээ, 100 руу ирээрээ гэдэг. За түүхэнд анхны олноороо 100 болж байгаа шүү. Болцсон уу? Бүгд 100 юу? Бүгд 100 юу? За 100-ууд гараа өргөе. 100-ууд бүр өндөр гараа өргөе. За ингээд энэ зарах шиг хүүхдүүд бүгдээрээ 100% нэвтрүүлгийн 5 дугаар үеийн 2 дугаар суултан дээр 100% дээр зогссоо. Би бас очиод зогсчихноо. За үзэгчтэйгээ 11 үлээ биш ээ. Аруулаа. Одоо ингээд аруулаа ингээд 100% дээр зогссоо. 3 2 1 100%. За. Гэхдээ алдан он янз янзтэй. За сурагчид маань хин юу гэж хариулсан бэ? Мөнх зөргөө юу гэж хариулсан бэ? Ягаад? Ер нь хүүхэлдээ үзэж байхад яс бэлхэнүүд жийлсэн дотор өндгөөнүүд дардсан шүү дээ. Тэгдэг те. Далаа ирдэр гарч ирээд. Тэг ер нь тэрнээс нь шийдэгдэв юм болоо гэж бодсон. Эсний температур гэж хариулсан байна. Гэхдээ ер нь зөвхөн төрөөд нэг хэсэг хугацаанд айгу зовлонтой юм шиг байлээ. Та сонсож байсан уу? Төрөлт нь ингээд идэх гээд хүмүүс ингээд хүлээж идэг. Нэг юм евро дөнгөж 70 руу нэг хитгэн 100 м шахуу нэг юм илсрөө хүчнээ амтд бүр ингээд бүр цуглаас орцсон. За надад ч одоо гарч ирэх гэж байгаа шүү гэл. Техникийг нь гараад ирэнгүүт хийс нэдэд бүр амар цөөхөн хувийн амьд үлддэг энэ төргээ те. Гарч ирээл байгалийнхаа инстинктээр шууд зүхтаах инстинкттэй. Тэгээд ээж аав ч юм байхгүй. Нөгөө юунууд мэлхинүүд нь бол тэнд ингээд төрүүлээд тэгээд яваад хаяал яваад гэсэн те. Тэгэл өөртөө очио болоод ирүүл ирнэ үзгээл те. Амар юм шиг. Тэгээд нөгөө хүн төрөлхтний бас нөгөө юунаас болоод нөхдөд болохоор нөгөө сарны гэрлийг хараад шууд явах инстинкттэй сарны гэрлийг чиглээд тэгсэн чинь орой шөнийн цагаар бангууд сарны гэрэл биш илүү тод юу байдаг гэлээ? Сарны гэрэл. Хотын гэрэл. Хот руу чиглээд хотод юу байдаг гэлээ? Машин зам хүн гэх мэтчлэн. Айгу хэцүү байдалд ордог юм байна. За энэ асуултанд юу гэж хариулсан бэ? Мөнх бата. Элсний температур гэж хариулсан. Бас нэг өмнө уншиж байхад юуны яс мэлхийний өндгийг аваад лабораторид дулаан хэлсэн байлгаад арай жоох үүд хэлсэн байлгаад тийм туршилт хийж байгаа. Тэгээд дулаан хэлсэн байлгаас нь айлны хүүс нь илүү гарддаг аа гэд тийм тэгж дүгнжсэн тийм туршилт байсан. За A буюу эсний температур гэж хариулсан сурагчид гараа өргөе. Энэ сурагчид хариулсан байна. B буюу сарны мөчлөгийнхэн гараа өргөе. Дараа сурагчид сарны мөчлөг гэсэн байна. Далайн төрлөгийнхэн гараа өргөе. Далайн төрлөг нэгч сурагчгүй байгаа. Эхийн нас гэж хариулсан сурагчид гараа өргөе. Мөн энэ хариултан дээр нэг сурагч хариу өгөөгүй байна. Тэгвэл зөв хариултыг танилцуулъя. Зүгээр л A буюу эсний температур байсан байна. Зүгээр сурагчтай баяр хүргье. Манай финалд оролцох сүүлийн оролцогчийг шалгаруулж магадгүй. 10 дахь асуултыг танилцуулж байна. Статистикт Бенфордын хуульд байгаль болон нийгмийн дурын тоо мэдээлэлд хамгийн ихний цифр нь ямар тоогоор эхэлсэн байх магадлал хамгийн өндөр вэ? A. 1-ийн тоогоор эхлэх, B. 5-ийн тоогоор эхлэх, C. 9-ийн тоогоор, D. Бүх тоо 11% магадлалтай. За, та хоёр маань ч цөөхөн онооны зөрүүтэй яваад байгаа те. Минь хоёр маань хариулж амжаагүй болохоор тэгдээр зогсож байгаа. Гэхдээ баталгааны оноо авахгүй, бас оноо алдахгүй. Энэ хариултанд 30 дээр зогссон. Мөнх бат юу гэж хариулсан бэ? Яагаад? Бас адилхан D гэж хариулсан. Яг ямар нэгэн дурын гэж авч байгаа болохоор аль нэг юм илүү гарч ирэхгүй болов гэж бодсон. Гэтэ өмнө Бенфордын хууль гэж
харж байгаагүй. Тоон мэдээлэл гэж юм те. Тий. Хэрвээ зөв байх юм бол 50% оноогоо авна. Буруу байх юм бол оноо алдахгүй. За. Сурагчдаа нэвтрүүлгийн зүгээс итгэлээ солих нэг удаагийн боломж олгоно гинэ. Итгэлээ солимоор байгаа сурагчид яг одоо итгэлээ сольж бол ноёлоо бол ингээд зогсож байна. За итгэлээ солимоор байгаа сурагчид итгэлээ солиорой. Итгэлээ солиод за хамгийн сүүл удаа итгэлээ солих боломж олгосон. Өөрчлөлтийн онооны зарчмыг мэдрэж явах юм бол түрүүн боломж бол байсан. Эсвэл эсрэгээрээ шунал ууш тараад буруу болж ирж магадгүй байсан те. Үзэгчтэй сурагчд маань иймхүү хариултыг өгсөн байна. Зөв хариултыг сурагчдад танилцуулъя. Зөв хариулт A буюу 1 байсан бахнэ. Зөв сурагчдаа баяр хүргэе. За тэгээд ялцчгүй 1 гэдэг тоогоор хэлдэм байна. Шалтгаан маш сонирхолтой байгаль дээрх тоонууд бидний мэддэг шиг жигт байдлаар өсдөггүй, байнга экспоненциал байдаг. Тэгэхээр 1 2 3 4 5 гэж явдаггүй, 1 10 100 1000 100000 гэж явдаг гэсэн үг. Нэгээр хамгийн ихтэй буюу 20% 30% дата статистик нэгээр эхэлдэг юм байна. Дараа нь 2 ордог, дараа нь 3 ордог гэх мэтчлэн багасаар хагаад хамгийн статистик дээр баг гардаг тоо 9 байх нэ. Тэгээд яг энэ дарааллыг маш олон том дата дагахгүй байх юм бол хиймлэр үүсгэсэн дата байна гэдэг юм шиг таньж болдог байна. Хүмүүс болохоор тархиараа бичгээр хичээгээд жигд бичих гээд байдаг. Эсвэл текстөө илүү бичигдэг гэж бодож байна. Хүн зохиохороо сондгоотой илүү бичигдэг гэж бодож байна уу? Гараа өргөе. Минь 2 5. Сондгоо зүйтэй. Хүн текст тоог ерөөсөө санамсаргүй тоо гэж хүлээж авдаггүй, цэгцтэй гэж бодоод хаяад дандаа сондгоо юмнуудыг сонгож аваад байдаг. 1-100 хүртэлх хамгийн рандом тоог сонгож аваарай гингүүд хүмүүс ямар тоог сонгож авдаг вэ? Минь 2 37 сонгож авдаг байх нэ. За 15 асуултын ард гарсан өөрсөндөө баяр хүргээд нэг алгадчихъя. Онооны самбарт 15 асуулт 5 үеийн дараа сурагч маань хэрхэн нэрэмлэгдсэн бэ гэдгийг хамтдаа харъя. Минь 2 249 оноогоор ялгшуулчихъя. Баяр хүргэе. За. Манай хоёр банст жинкнээс урд хойноо өрсөлдөж өглөө. Ялагчаасаа ямар сэтгэлтэй байна? Асууя. Сая болохоор манай Мөнх хот маань бол оноо сонгосон гээд тэг дээр зогсох боломжтой байсан. Гэхдээ ялч хүн чанарч гэх нь хайшаа ингээд өөрийнх нь ингээд бардам сэтгэл нь дийлээд 30-тай зогссон байх гэж бодож байна. Тэгээд миний хувьд гэх юм бол асуултаа дарж чадаагүй нь бол миний хувьяа л да. Гэсэн ч гэсэн хоцсондоо бол их баяртай байна. За баяр хүргэе. За эрхэм мөндөд үзэгчтэй ийхүү манай финалд оролцох 10 сурагч маань шалгарлаа. Бидний хамгийн сүүлийн финалд оролцогчоор 249 оноогоор Шинэ Монгол Ахлах сургуулийн 12-ын 4 ангийн сурагч Бямбат орж өгтөө минь 2 шалгарчээ. Баяр хүргэе. Ялагчдаа 500 мянган төгрөгийн шагнал болон финалийн орцох эрхийг гардуулж байгаа юм байна. За баяр хүргэе. За амжилттай орцлоо. За хаста адам бодлоо те. Хоёрстой жиг ортойно орцлоо да. Үзүү түрээ булаалцсан юм уу та? Сэтгэл ямар байна? Бас ингээд жоохон оноогоор хожиж чадчих муухай. 2 оноо те. Тэгээ өөрөө бас ягаад мэдээ зогссонгүй вэ гэж жоохон өөртөө Харин тооцоосон бол боломж олдсон байсан те. Харин тийм яа. За тэгэхээр бас хуруутсан бол те. Бас боломж байсан юм билүү. Тэг юм үзэлтэй компетитив оролцоод яг шударгаар хожигдсан болохоор минь 2 баяр хүргэнэ. За баяр хүргэе.